Аав нь хүүдээ үлгэр хэрэж өгье. Нүгэлнүүдээрээ буян буйнаараа. Эрт өрөд цагт нэг сүрхий амчин өвгөн насаараа л олон амьтан алж нүгэл хийж байжээ. Амчин өвгөний ганц хүүн лам болж ном сурахаар явсанд гэрт нь хөгшин аав ээж хоёр нь хэвтэрд орсон нагц эмээтэй нь үлджээ. Залуу одоо би яваад 3 жил болж ирнэ. Муу нагц эмэм нь яадаг бол тоо гэж санаан зовсоор яв. Залуу багшийн даг ирэхдээ нэг гар нь тахир банд гэрт нь байв. Тэр бандтай хамт багшаасан 3 жил ном сураад буцах болгоод нь тахир гартай банд. Танай манай хоёр олон жил айл сайхалд явж ирсэн хүмүүс. Би чамаар аав ээжтэй захиан дайлгая гэхэд залуу танай гэр чинь манай гэрийн хаан байдаг юм бэ? Би яагаад мэдээгүй байдаг вүлээ гэж асууж. Нөгөө банд танай гэрийн зүүн хойд зүгт өндөр бүүрэг бий. Тэр бүүргийн бэлд манайх байдаг юм. Чи хажууд нь очоод аваа би танай хүүгийн захидлыг авчирлаа гэж хашгирвал аав үүдээ нээж захиаг минь авна гэж хэлв. Залуу түүний захиаг авч гэртээ харж ирчгээд захидлыг хүргэхээр яв. Гэрийнхэн зүүн хойд талд үнэхээр нэгэн бүүрэг байх ба түүний бэлд нь очиход ямар ч айл байсангүй. Залуу гайхаж хэсэг зогссноо өнөө бандын хэлснээр аваа би танай хүүгийн захидлыг авчирлаа гэж хашгирав. Тэгтэл бүүрэг дотроос нэгэн өвгөн гараад ирвгэн. Залуу түүнийг үзээд гайхаж манай энд үе үеэрээ нутаглаж ирсэн хэрнэ. Манайх энд үе үеэрээ нутаглаж ирсэн хэрнэ ийм айл байдгийг мэдсэнгүй. Яасан сонин юм бэ? Гэж бодтол өвгөн "Хүүмэн гэрт ор" гэв. Залуу айлд ороход гэрт нь тахир дутуу, зарим нь хөлгүй, зарим нь гарагүй болсон олон хүүхэд байв. Өвгөнд хүүгийнхэн захидлыг өгөөд явах гэтэл өвгөн "Чи яарах хэрэггүй. Ном эрдэм сурсан хүн учир мэдэх байх. Манай гэрийг тойрч үзээд иргэв." Залуу гэрийг тойрч үзээд хамгийн сүүлд гэрт ороход нагц эмээг нь хөлөөр нь төмөр гохоор дүүжилж игсэн байв. Залуу "Манай нагц эмээ гэртээ байхад яагаад энд бас үзэгддэг юм?" гэж асуухад өвгөн "Танай аав чинь ан гөрөө хийж, хав холныг тавьж, бидний үр хүүхдийн хөл гарыг хугалсаар ийм боллоо. Тэгээд бид аавыг чинь дийлэхгүй болохоор нагц эмээгийн чинь сүнсийг авчирч тамлаж байгаа нь энэ билээ." Залуу ихэд зовж "Хөөрхий нагц эмээ минь хорхойд хоргүй сайн хүн юмсан. Одоо би яаж нагц эмээг аварч гарах вэ гэж асуусанд "Чи үнэхээр тэгж бодож байгаа бол аавынхаа буу сум хавхыг нь алга болгож дахиж биднийг алж нүгэл хийхгүй болго. Тэгвэл нагц эмээг чинь тавьж явуулна. Харин би маргааш цагаан үнэгний дүр туйлаад очиж шалгана" гэв. Залуу өвгний хэлснийг сонсоод гэртээ харж ирээд аавдан "Аава, та энэ өдрөөс хойш битгий ан гөрөө хий. Та энэ насандаа их нүгэл хийсэн болохоор нагц эмээгийн хөлн тасарч зовж байна. Надад ч бас байсхийгээд барцад тохиолдох юм. Иймээс таны буу зэвсгийг үгүй хийхгүй болохгүй гэж үзсэн бүхнээ ярив." Аав нь сонсоод ан гөрөө хийж нүглийг хийсэн хүн ийм үүлийн үрдэ байдаг юм байна гэж мэдээд буусам хавхаан үгүй хийхээр болжээ. Тэгтэл нэгэн цагаан буурал толгойтой өвгөн орж ирэв. Залуу нөгөө өвгөн мөн байна гэж мэдээд
2 маратон залж цай унд хийж өгөв. Ган долгоотой өвгөн залуугийн аавыг ажиглангаа хоол цай идэж уужгаад яваад өгөв. Залуу араас нь ажиглаж хартал зүүн бүүргийн цаана гараад цагаан үнэг болж хувираад эдсэн хоолоо бөөлжиж гаргачихад гэртээ орчихов. Анчин өвгөн буу зэвсгэн болж ангөрөө хийхэ байсны маргааш нагад симэн гинт хэвтрээсэн босч явдаг болжээ. Түүнээс хойш нүгэл нүдэрээ буян буйнаран гэдэг үг гарсан юм гэдгээ. За үлгэрийн эхэнд гарж байгаа, эхэнд болоод дунд гарж байгаа бүүрэг гэдэг үг бол жижигхэн цохиод толгой гэсэн утгатай үг байдаг. За ер нь Монгол ардын үлгэр туйл, үлгэр домог гэдэг бол дандаа хүнийг сайн сайхан амьдруулах, за ямар нэгэн байдлаар үр хүүхдийг зөв хүмүүжилтэд өсгөж хүмүүжүүлэх чиглэсэн үлгэр домгууд бол байдаг. Энэхүү үлгэр бол чи хэрвээ нүгэл хийх юм бол эргээд зээнэгэн өдөр чамд гай барцад нь ирдэгэ гэдгийг ойлгуулах ийм сайхан ардын үлгэр байна. Тийм учраас хүүхэд багчууд та бүхэн маань нүгэл хэмээх зүйлийг өөртөө битгий хурааж яваарай. Дээрээс нь бусдад дандаа сайн сайхан хандаж, бусдтай харилцах харилцаагаа зөв байлгаж, эрүүл зөв хүмүүжилтэй хүүхэд болж өсөж хүмүүжээрэй. Хүүхдүүд та бүхэндээ ирээдүйд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё.